дарах болох уралдаан л яваад үе үе. Тэр зөв буруу хамаатай. Зүгээр ингээд би шийдэж чаддаг гэдэг нэр зүүхийн тулд зөв буруу шийдэх. Алдарны төлөөх энэ PR-ийн төлөө тийм сайнаар бодож байна. Муугар бодох цаана мэдээс бизнесээ хийж байгаа тийм. Энийний төлөөх хонгоргонд нь нөхөр дараа тийм таны амьдрдаг энэ нийгэм чинь бүхлээрээ хөмөрч унсаа штэ. Нийслэлийн засаг дарга гэдэг албан тушаалтай хүнд одоо хүний мөнгөөрөө авсан гэрээ байгуулсан тий одоо ингээд зээл авсан та хэлчихсэн. Ингээ ийм хөрөнгийн ингээ шууд хураагаа аваа явчихж штэ тий. Тэгвэл энэ албан тушаалтанд яг энэ их яг хуулиар олгоцсон байт юм болов. Одоо хуулиар бол мэдэхгүй би хууль мөлийн юу шүү. Байх боломж миний бодлоор байхгүй л байна. Өмч гэдэг талаас нь одоо ярьж шүү. Энэ түүцээр дамжуулаад биднээс юу зөрчигдөд байгаа юм бэ гэхээр зэрэг өмчтөө байх эрх зөрчигдөд байгаа. Тэгтэл яагаад өмчтөө байх нь энэ нийгмийн амин сүнс юм бэ гэдгийг бид нар гаргаж ирж ярих хэрэгтэй болчиход байгаа.